Монголын 3.5 сая иргэний эрх ашиг гэж байна. Би тэр эрх ашигын төлөө Монгол ардын нам 100 жил оршиж, ачаа үүрч, хариуцлага үүрч ирсэн энэ түүхэн хариуцлага би үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй. Өнгөрсөн өдрүүдэд таныг одоо болцсошгүй магадгүй гэдэг одоо тий яг шүүхэд өгч болохгүй байдлаар хөлч хүнийхээ залыг хэрглэж өткөж улс төржүүлж байна гэдэг ийм мэдээлэл их хурлын дараа хэлсэн шүү дээ. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурьтай байгаа? Ер нь энийг бас хамгаалт таны хэллээр гарсны дараа их хурлын дараа нээлттэй маш их мэдээлэл ярьсан шүү дээ. Та мэдээж харсан бах тий. Та ер нь Ямар ч баримт яриаггүй. Өөрийнх нь хэвлээ хурал дээр яригдсан бүх асуудал баримтаар үүсгэж байгаа. Баримтаар үүсгэж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо Батбаатар гэдэг хүнтэй энэ фитнес, энэ байранд төрөслөх юм байлээ гэж ярьсан. Гэтэл баримтаар болвол Амар Баясгалангийн ахрын хүүхэд өөрийнх нь зөвлөх Эрдэнэ жаргал Батбаатарын ээж нар хамтарсан компанитай бизнесийн хамтрагчд байгаа. Тухайлбал Чулуун загттай ганцхан төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг хүмүүс биш. Нэг аймаг, нэг сургуулийн төгсөгч нар. Чулуун загттай одоо Амар Баясгалан холбоотой холбоогүй асуудлыг сэтгүүлчид та бүхэн өөрсдөө хамгийн сайн мэдчих. Би ярилцлагынхаа үеэр энэ хүнээр дамжуулж олон зуун сая тэрбумын захиалгатай өрсөлдөгчдөө намандаг ийм асуудлуудын талаар Монгол ардын намын дарга ерөнхий сайдад нотлох баримттайгаар танилцуулж байсан тухайгаа ярьсан. Танилцуулж байсан тухайгаа ярьсан. Өнгөрсөн өдрүүдэд таньнууд айралт ирээ юу бас намын одоо ховд боломжтой асуудлыг одоо ингэж ямар явагдсан бэ? Хүмүүс хоорондоо ойлголцыг одоо юу ойлголцоо үл ойлголцыг бий болгох. Би ховж явын тайлбар хийхгүй. Энд дээр мессеж андуурч бичсэн гэдээсэн залуу энэ хуралд оролцож байгаа болов уу? Ер нь Тэр залуу манай намын одоо Амар Баясгалан гэдэг нэртэй тэр залуу манай намын баг хурлын гишүүн биш. Тэр манай намын Чингэлтэй дүүргийн улс төрийн ажилтан байсан. Чингэлтэй дүүргийн хорооны засаг дарга байсан ийм залуу. Тэр залууг би яаралтай гэрчийн хамгаалтанд авах тухайн мессежийг нотлох баримтаар хуулийн байгууллагуудад яаралтай авах тухай ярьсан. За энийг бол хуулийн байгууллагаас. Өөрөөр хэлбэл энэ одоо шалгагдж байгаа хэргийн нотлох баримтыг цуглуулах үйл ажиллагаа өөрөө мөрдөн шалах ажиллагааны нууцд хамаардаг. Миний хувьд энэ асуудлаар эх 7 хоногийн даваа гарагт хуулийн байгууллагад өөрөө очиж гэрчийн мэдүүлэг өгнө. Өөрт байгаа нотлох баримтуудыг их сурвалжуудыг нотлох баримттаар өгнө. Тухайлбал би нэг протокол олдохгүй байгаа тухай ярьсан. Байхгүй устгах зан гэж ярьсан. За энэ асуудлыг би бүтэн нэг цагийн турш сонсгол дээр асууж байсан. Энэ протокол хана? Батэрдэн сайдаас би асуусан. Нарийн бичгийн дарга Алтан зулаас асуусан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга. Би эрчим хүчний сайд Чойжс сүрэнгээс асуусан. Энэ материалыг бүх сайднараас асуугаад байхгүй байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхдээ би энэ материал байгаа гэж бисэн. Би энэ материалыг хуулийн байгууллагад өгнө. Энэ материал надад байгаа. устгасан гэж бодоод байгаа. Тэр хүмүүс устгасан гэж бодсон харамсалтай нь шудраг үнэнч ийм хүн тэр материалыг хадгалж байснаа надад өгсөн. Их баяр гişin адмиралтай холбоотойгоор сэтгүүлчдэр шүүхийн өмнө ялагдсан шүү дээ. Яагаад сэтгүүлчдэд өгнө гэсэн юм аа үтггүй юм бэ? Бул аргачлалын хувьд бол ялагдсан, миний хувьд бас ялагдчихад байгаа шүү дээ. Яагаад нотлох баримт өгөхгүй байгаа юм та үтггүй юм? Юу нотлох баримт вэ? Тэр абортгийн хулгайч Амар Баясгалан юм байна гэсэн. Тэр нөгөө эмсэн дээр мэдээстэй байхгүй, устгсан байх жишээ. Таны ярьсан бүх юм чи шүүхтэр очиж байхгүй болсон шүү. Улсын их хурлын хянан шалгах төрх хороонд яригдсан энэ одоо 4000 хуудас нотлох баримтыг миний бие хууль хяналтын байгууллага тухайн үед Монгол Улсын ерөнхий прокурор авилгатай тэмцэх газрын дарга цагдаагийн ерөнхий газрын даргад цагдаагийн ерөнхий энэ шууд явсан материал шүү дээ энэ телевизээр
Цагдаагийн ерөнхий газрын даргад Би уулбарт байсан. энэ материалыг тухайн үед нь би хөргүүлсэн албан бичиг нь миний сошиал хуудсанд одоо байгаа. Та одоо ингэ удирдлагаас ярьж байгаагаар нь өөрөө намын дараад бичих боломж байгаагүй юм уу? Заалнаас бичих юм уу те? Энэ хоёр хүн нэр дэвштэй өрсөлдөж байхад одоо таны асуулт одоо Нэмээд асуулт нь хурлын дарга мэдээлэл хийх үеэр та тэргүүтээ 5-1 нэрлээд төрийн тэргуунд хов зөөж намаа хагаллаа. би хов живтэй холбоотой юмд одоо хов живийн хариулт өгдөг юм биш. Танилуу намын гишүүдээс дайралт ирж гинөө. Цагдаар асуудлыг хүндсэн гэдэг ийм мэдээлэл хийсэн. Тэгэхээр энэ дээр та юу вэ? Таныг одоо юу гэх юм одоо асуултаар болж байсан. За одоо ингэсэн шүү дээ. Манай улсын их хурлын дарга бол одоо их ноцтой мэдгдэл ирсэн. Маш ноцтой. Өөрөөр хэлбэл сэтгүүлч өнөр цэцгийг баригдсан асуудлаар Монгол улсын ерхий сайд, Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга шүү энийг содбоотол байсан. Тийм ээ? Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга. За би хууль зүйн дотоод хэргийн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга гэсэн 5 хүн уулзаад 20 уу болох уу гэж ярьсан тухай ярьсан. тий өрөөндөө багтлаа шийдээ гэж ярьсан. Тэгээд одоо амар баясгалан дарга маань одоо хорж болохгүй гэсэн чинь манай намын дарга оюун эрдэнэ хэрвээ орих юм бол би ажиллаа өгье гэж ярьсан гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ Монгол улсын ерөнхий сайд энэ тухай асуудал яригдсан бол би 20-ыг тэнд ярьсан бол хууль зүйн сайдаа үтэр түргэн хөөж явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр эрх нь өөрт нь байсан байгаа үстэй. Тэр засгийн газрын хэрэглэх газрын дээр хүүшээ чи одоо гэмт хэрэг яриад байна. Чи одоо үтэр түргэн зайлаа гэд хэлэхгүй яасан. Одоо юу яриад байгаа юм. Тэр байтугай би Twitter хуудсан дээр маш тодорхой байр суурьсан. Би Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдсноос өнөөдрийг хүртэл амар баясгалан гэдэг хүнтэй уулзаагүй уцаар яриа. Адмирал гэдэг компанитай одоо холбоо хамааралгүй гэдгээд шүүхэд одоо гомдол гаргаад энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдцоо. Тэгээд хахад ингээ үе үе улс төржүүлдгээ намайг одоо намын нарийн бичгийн дарга хийж явах энэ үеэс эхлээд албан тушаалын манай авах зорилготойгоор ийм зүйлийг нааж нялзаад. За надад одоо шүүхийн шийдвэр байгаа гэж ярьсан. Би шүүхийн шийдвэрийг уншиж үзсэн. Юу гэсэн одоо агуулгатай гомдол шүүхэд гаргасан байна нөхөр би адмирал компанид хувьцаа эзэмшдэг юм уу гэж асуусан байл. Би адмирал компанид амар баясгалан гэж нэр байхгүй шүү дээ хувьцаа эзэмшдэг. Чулуун загдын ах ламжуу хувьцаа эзэмшдэг гэж яриад байгаа ч гэдэг. Хэн ер нь амар баясгалан гэдэг нэр адмирал компани хувьцаа эзэмшиж байгаа гэж хэн ярьсан юм? Хамаарал бүхий энэ хүмүүс чинь ийм холбоотой байна. Мөн үү? Энэ хүмүүстэй та өөрөө бизнесийн одоо эрх ашиг бусад байдлуудаар хамааралтай нотлогдож байна. Тэгээд сонсгол дээр ирээд ярих нь яасан. Ер нь Сонсгол дээр танилцуулагдсан одоо адмирал компанитай холбоо хамаарал бүхий олон компаниудыг танилцуулж байгаа их хурлын даргын одоо ихчин гэдэг хүмүүс бас танилцуулж ирсэн л дээ. Энэ холбоо хамаарлыг тогтоож байгаа байдал нь яг яаж явдсан бол хуулийн. За би тухайн үед бол одоо хэлжсэн. Нийтдээ 20 мянган хүний хамаарал өгөхөө 3 сая бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаагаар авсан. За зарим хүмүүс гайхчихсан. За тэр байтугай одоо зарим манай одоо хуулийн байгууллагын энэ инхээр одоо бүр тагнуулын хамгийн орчин үеийн нууц одоо програм хангамж ашиглаж энэ хамаарлуудыг илрүүлээд байна гэжсэн. Илрүүлээд байна гэсэн. Энэ хамаарлуудыг хоёр чиглэлээр тогтоож исэн. Нэгдүгээр шудраг иргэдийн мэдээллээр. Шудраг иргэдийн мэдээллээр. Хоёрдугаар хэдий богино хугацаанд байсан гэсэн маш одоо хариуцлагатай шудраг ийм албан хаагчид хэн шалгах шинжээчнэр энэ одоо зүйлийг тогтоож нотголж байсан. Тэр хүмүүс одоо надад бас хэлжсэн үгөө. Надад бас. Би өглөө гарахдаа хүүгээ үнсээд гарлаа. Аав чинь хэдийгээр гэр бүл хүүхдээ эрсдэлд оруулж байгаа ч гэсэн Монгол улсаа хүүхдийнхээ ирээдүг би гэрэлгээтэй байлгах сайн үс хийж байгаа шүү аав чинь гэж хэлээд гарч яасан гэд надад хэлчихсэн. Ийм олон шудраг өөрийнхөө амнаас мэдлэг ур чадвар бүх юмаа золиослсон хүмүүсийн
олон сар хөдөлмөрийн үр дүнд энэ нотлох баримтууд гарч 3.5 сая иргэнд мэдээлэгдсэн. Энэ мэдээлэл сая мэдээлэгдээгүй шүү. Тий. Тухайн үед сонсголоор Адмирал гэх компанитай холбоотой асуудал 4 цагийн туршид нотлох баримт нь сонсголоор яригдсан. Зөвхөн шинжээчийн дүгнэлт нь 1 цаг, хамаарал бүхий байдал нь бүтэн 1 цагийн турш яригдж байсан. Энийг саармагжуулах, гаргахгүй байх, дугаа болгох, эсрэгээр энэ нотлох баримтыг гаргаж байгаа хүмүүс рүү дайрах, гутаах энэ ажлуудыг олон сарын турш хийсэн. Олон жилийн турш хийсэн. Энийг маш их мөнгөөр хийсэн. Би Монгол улсын засгийн газрын хаалттай хуралдаан дээр энэ асуудлыг ярьж исэн. Би өөрийн улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгийнхаа хурал дээр энэ цагаан байрнаас өөрийн намын улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүдийн эсрэг гутаах гүтгэлгийг явуулдаг тухай би баримттай танилцуулж ирсэн. Нотлох баримттайгаар. Асуувал хүний бүхнийг мэдчихсэн юм бол таны хууль зүйн сайдын үед яагаад нуун дарагдуулсан бэ гэдэг нэг юм. Хасбаатар гэдэг хүн 2025 оны 3 сард нас орсон. Би 2024 оны 7 дугаар сард ажиллаа өгсөн. Тэгэхээр энэ сонсголыг явуулах үед энэ хүн амьд байсан. Сонсголын дараа одоо шинжээчдийн одоо дүгнэлтээр батлагдсан нотлох баримтуудыг шүүх гэдэг юм уу одоо хуулийн байгууллага шалгах энэ асуудал процесс юу нь яаж үргэлжилж ирсэн бэ? Одоо энэ дээр чинь л одоо улс төрийн албан тушаалтан одоо мөрдөн шалгах эрхгүй байгууллагын ялгаа зааг гарч ирж байна. Өөрөөр хэлбэл би улсын их хурлын үндсэн хууль болон улсын их хурлын хэн шалгалтын тухай хууль заасны дагуу улсын их хурлын нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол цугларсан нотлох баримтын хүрээнд энэ сонсголыг хийж нотлох баримтыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнээс цааш миний бүрэн эрх энэ хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгаж байгаа дотоод үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих энэ боломж болцоо байхгүй. Би зөвхөн улс төрчийн хувьд, ард түмний төлөөлөгчийн хувьд мөн энэ хяналт шалгалтыг зохион байгуулсан, энэ нотлох баримтыг хүлээлгэж өгсөн хүний хувьд араас нь нэхэх шаардах надад ийм өөр эрх байгаа. Ийм боломж байгаагүй. Би ер нь олон удаа та бүхэн одоо миний цахим ууц, миний ярьцлагыг одоо үзэх юм бол би маш олон удаа ярьж байсан. 2024 оны одоо би 3 сард 2 сард ч гэсэн чинь улсын ерөнхий прокурорын удирдах ажлын зөвлөгөөн дээр би шаардсан. Би сонгуулийн өмнө 2024 оны 3 сард одоо энэ лавгийн тойм нэвтрүүлэгтэр орохдоо бас энэ 30 сая долларын баримтын асуудлыг хөндөж ярьж ирсэн. Сонгуулийн өмнө. Энэ үеэр би шаардаж байсан. 2024 оны би 11 сард амар ойсгалан өөрийн захин ууцаараа дамжуулж шүүхэд өгнө, нэр төрөө сэргээлгэн, арай хэтэрлээ гисэг асуудал одоо тийм пост тавьсан шүү дээ. Тэгээ намаа шүүхэд өгөө. Намаа өгөөгүй шүү дээ. Энэ хүн. Амар асуулын дараа ер нь одоо ерөөсөө өгөөгүй. Тэгээд 11 сард ч би ярьж ирсэн. Би энэ асуудлыг удаа дараа өмнө нь одоо ярьж ирсэн одоо бүх одоо миний ярьж ирсэн хэлж ирсэн өгүүд бүх юмтэйгээ одоо байж байгаа. ер нь одоо юу гэдэг Монгол Ардын намын даргад нэр дэвшиж байгаа амар ойсгалын дарга болохоор одоо хууль шүүхийн байгууллага авилгатай тэмцэх газар хүний гараар хөдөлдөг болжээ, заавраар хөдөлдөг болжээ гэж. Та бүхний зүгээс ч гэсэн бас тийм мэдэг. Яг энэ авилгатай тэмцэх байгууллага хууль шүүхийн байгууллага харин ч улсын их хурлын дарга болоод авилгатай тэмцэх газрыг улсын их хурлаас томилдог шүү дээ. Өөрөө томилсон шүү дээ. Өөрөө томилсон дарга одоо байгууллагатай шалгаж байгаа шүү дээ. Авилгатай тэмцэх газар бол улсын их хурлын харьяа бүтцэн байгууллага. Бүтцэн байгууллага. Тэгээд даргын одоо талд санал өгөх хэрэгтэй. Монгол Ардын намын баг хурлын гишүүдийг одоо барьж хорж хуучин хэрэгүүдийн сөхөх байдлаар дарамтлах ер нь гинтгийн асуудлыг улс төрийн санал хураалт. Аль нэг даргын сүр нөлөөллөөр оролцох, таслан зогсоох, нөлөөлөх ийм орлого байж болохгүй. Тэмч шиг байдгүй. Ерөнхий сайд оюун эрдэнэ одоо хүн барьж хорж болохгүй шүү гэж хэлсэн гэдэг зүйлийг хэлжсэн шүү дээ цагаан танд тогтоо. За гэтэл зарим хууль өмгөөлөгчнөр бол хууль зүйн сайд нь өөрөө одоо юу гэдэг хуульчдыг шүү. Би ингэж хэлсэн шүү дээ. Миний одоо яг нэвтрүүлэгт одоо ярилцсан одоо хэлсэн үгийг одоо та бүхэн маань маш анхааралтай үг үсэг одоо болгоноор нь одоо
үзэх хэрэгтэй шүү дээ. Би чулуун загцтай холбоотой асуудал 2024 оны 5 сард яригдлаа гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө гаргаж тодорхой одоо хүнийг тэр дотроо намайг захиалгаар одоо бүтгэх ийм асуудалыг би одоо нотлохотойгоор намын дарагтад хэлчихсэн. Өөрөөр хэлбэл энэ манай намын одоо нарийн бичгийн даргын асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? Нарийн бичгийн дарга. Тэгээд энэ хүний асуудал одоо маш их ноцтой байдал руу одоо орж байна гэдэг асуудал яригдсан байхгүй юу? Тэгсэн чинь хэнийг ч хорж болохгүй гэдэг шийдвэр шууд засгийн газрын хурлаас гаргацсан байна. Би ингэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр үе хууль зүйн сайдууд ер нь баримтлагаа хийдэг гэдэг ойлголт эндээс төрөөд байгаа хгүй. Танд ингэж анхаарал. Гэхдээ харин одоо тийм шийдвэр гаргадаг нь ч ямар ч учиртай. Монгол улсын засгийн газар одоо тийм хууль зүйн сайдад одоо тийм ерөнхий сайд бүр ингэж бичгээр тийм даалгавар өгдөг. Энэ ч ямар учиртай юм. Хууль зүйн сайд одоо хүн барьж хордог хүн биш шүү дээ. Тийм ээ? Тэгэхэд одоо тийм шийдвэр гаргаж байгаа байхгүй юу? Тэгээ та тухайн үед зарчмын саналаа хэлж ирсэн үү? Энд чи одоо ийм ажиллагаа сан байгуулсан гэдэг. Та дүүрэн гэдэг хүний ер нь мэдээлэл гарсан баг. Та тэрэн дээр юу гэж хэлвэ? За энэ асуудал би бол энд хөндөгцсөн асуудал гэмтэргийн шинжтэй асуудал. Гэмтэргийн шинжтэй асуудал. Би дөнгөж сая хэллээ шүү дээ. Би нэгд өдөр хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгнө гэдэг чи одоо би тодорхой юм хэлээд байна шүү дээ. Тэрнээс хойш танд ер нь хэр их дарамт ирж байна? Дарамт ирж байна уу намын гишүүдийн зүгээс ч гэдэг юм уу? Ярьсланд орсны дараагаар танд хандсан намыг харлан бутгасан асуудлаа. Гэхдээ ер нь надад халдаж чаддгүй шүү дээ. Ямар ч дарга. Таныг намыг харлан бутгасан гэдэг асуудлаар хэд хэдэн хүмүүс санд хэлнээр гадуур яваад идэв дээ. Намын одоо эрх ашигын дээр улсын эрх ашиг ба. Ард түмний эрх ашиг ба. Би улсын Монгол улсынхаа ард түмний эрх ашигын талд ба. Би урваагүй. Би өргөсөн танхагтаа үнч байгаа. Намын эрх ашиг ярих гэж байгаа бол энд байгаа намын нэг даргын, хоёр даргын эрх ашиг бол улсын эрх ашигаас би давна гэж би ойлгохгүй. ер нь одоо багварлын шийдвэр яаж ч гарсан бай. Та энэ олон нийтийн хэвлэмжлэлийн хэрэгслээр одоо өгсөн мэдээллийнхаа одоо үнэн мөнийг тогтоох хариуцлагатаагаар одоо энэ одоо ардан гах мэдээж одоо баримт одоо өөрөө өгөөсгддөг. Үнэн өгөөсгддөг. Баггүй юу? Үнэн гэдэг зүйлийг говьлж болдог, тэгтээ өгөөсгддөг. Тэгэхээр би үнэн тодорно гэж бодож. Үнэн алхам тутам тодорно. Одоо та хэнд сая асууж байна дүүрэнгийн асуудлыг ярьж байна. Тэгээ үүсэх гээл гараад ирж байна дүүрэнгийн асуудал гарч ирлээ. Дахиад хүн гарч ирнэ.